Бид нар сая зүүн бүсээр яваад ирлээ. За ингээд хоёрын бүсээр сайхан намраараа байхад нь яваад сайхан нар дагуулж тойроод ирлээ. Арслан намын залуучуудынхаа дуу хоолойг сонслоо. Намын шинжлэлийн энэ аян төвөргөн нэмж явлаа. Тэгээ та бүхэн бас сонссон байх. Энэ жил чинь манайх азарганы уралдаан болсон намын даргын сунгаа. Дараагаар нь их насны уралдаан болсон ерөнхийлөгчийн сунгаа. За одоо энэ бол нэг ийм соёолонгийн уралдаан болж байгаа. За ингээд та бүхэн маань соёолонгийн тоосонд бол Ардсан намынхаа шинжлэлийг одоо өргөжлүүлж байгаа ийм сайхан зүйл дээр гэрч болж бас өөрсдөө оролцох сонголтоо их гэж байна. Түрүү олон туяа дарга хэлж байна. Ингээд нэг өөрийгөө усанд хайж сурах хэрэгтэй гэж. Дээр үед дэлхийн 2 дугаар дайны үед бол хамгийн биерхүү Орос цэргүүд бол Сибирээс татагддаг байсан юм байна. Тэгээд нөгөө том биетэй цэргүүдийг нөгөө хүнд ажил хийлгэхэд жижиг биетэй цэргүүдээс илүү одоо үр ашигтай учраас ихэвчлэн усан цэргийн флотод татдаг юм байна л да. Далайн цэрэг бол тэр чигээр нөгөө хүнд зүйлийг өргөж нааш цааш нь татаж чиглүүлдэг усан онгоцны механик ажиллагаа ихтэй. Тэгээд нөгөө Сибирь цэргүүдэд чинь дандаа метр 80-аас дэшигээ өндөр цэргүүд татчихдаг. А гэхдээ тэднэрт нэг л асуудал байдаг байсан. Яах вэ? Нөгөө Сибирээс ирсэн учраас усан цэлж чаддаг байсан. Тэгээ усан зэрэг болчдөг. Тэгэнгүүт л яг уу гэхээр усан онгоцны давцан дээрээс л хөл гарнаас нь дүүжилж байгаа л ингээд шидчихдэг байсан гоо. Тэгэл маа гэж очиад цүлх гээл ордог. 2 удаагаа л маа гэж ордог. 3 удаагаа шидэнгүүт ураа гэж ордог. Дайны үед хүртэл бид нар тэгж өөрсдөө шавхдаг. Тэм хүний тэм төрмөл зан юм байна л та. Тийм учраас залуучууд өнөөдөр бол 2016 он шиг ах нарынхаа ардуур ялагдлын ардуур нуугдах биш. Харин 2020-24 онуудад бол бид нар бол ямар ч эрсдэлтэй цээжээр нүүр тулж харж чадах, алдаа бэрхшээлийн эсрэг нүүд дэхцэлж харж чадах тийм залуучууд манай Ардсан намын уртлын игнэнд мянгаараа төрөх ёстой. Үүнийг нь чадваржуулах бүтцэн өөрөө Ардсан залуучуудын холбоо юм а гэж би итгэл төгс харж байгаа. Тийм учраас өөрийн мөрийн хөтөлбөр зорилгоон дэвшүүлж ийхүү нэр дэвшин өрсөлдөж байгаамаа. Яагаад бид залуучууд оролцох ёстой юм бэ? Яагаад бид шийдвэр гаргах, бодлого уусруулах төвшөнд идэвхтэй оролцох ёстой юм бэ гэдэг асуултыг та бүхэн тавих байх. Яагаад Болор Эрдэнэ бол хоёр зориг гаргаж ийхүү нэр дэвшиж явж байгаа юм бэ гэж. Яагаад гэвэл монголчууд цөөхүүлээ. Бид 3хан саяулаа. Та бүхэн мэдж байгаа Хятад улс 1.4 тэрбум гарын хүнтэй. Оросын холбооны улс 145 сая хүнтэй. Дунд нь 3хан сая монголчууд. Ядуурл нэрвэгдсэн, ажилгүйдэл өндөртэй, боловсролын чанар тааруу, эрүүл мэндийн хүртээмж муу. Энэ 4 суур үзүүлэлтийг залуучууд бид өөрчлөхийн төлөө улс төр хийх ёстой. Хүний төлөө, нийтийн төлөө зүтгэхийн тулд ямар ч хил ам, үгэн суманд шархацсан ч гэсэн мөлхөөд чамаагүй, хазганаад чамаагүй урагшаа явахын төлөө Ардсан залуучуудын холбоо үнэт зүйл дээр нэгдэх ёстой гэж үзэж байгаа. Ардсан залуучуудын холбоон дээр асуудал ярихаас илүү бодлого дээр төвлөрч ярих цаг болсон. Ямар бодлого дээр? Залуучуудын өмнө тулгамдж байгаа асуудлууд дээр би төвлөрөх ёстой. Та бүхэн тараагдсан мөрийн хөтөлбөр дээр би өөрийн зорилгоо 3 өгүүлбэрээр тодорхойлсон байгаа. Түүний араас манлайллын ямар баримтлалыг, үзэл баримтлалыг барих юм бэ гэдэг 7 зарчмыг тавьсан байгаа. Нэг бүрчилсэн деталь зүйлүүдэд хүн бол хуурддаг. Харин юг хийх ёстой юм, юг хийх ёсгүй юм бэ гэдгийг бол баримтлал болгож тавьсан байгаа. Түүний араас би өөрийнхөө хариуцлага хүлээх зарчмыг бас цагаан дээр хараар бичсэн байгаа. Эрдэнэ улд чи хэрвээ олон түмний итгэлийг аваад энэ байгууллагыг тэргүүлэх болсон тохиолдолд юу хийх юм бол чи огцрох ёстой юм бэ гэдгийг бас энд бичсэн байгаа. Өөрөөр хариуцлагын зарчим. Тэрний араас Ардсан залуучдын холбоог ямар төвшөнд шинжлэх ёстой юм бэ гэсэн 9 зорилтыг төвшүүлсэн байгаа. Энэ дотроос би 3 зүйлийг өнөөдөр цаг байгаа учраас онцолж хэлье гэж бодож байна. 1. Ардсан намыг жирийн гишүүд дэмжигчдийн хурц ажилдаг нам байхад Ардсан залуучдын холбоо манлайлж ажиллана. Андууд гэдэг нэртэй автобусыг хэрвээ ажилд орсон тохиолдолд та бүхний итгэлийг авсан тохиолдолд ажиллуулна гэж үзэж байгаа. Эх жилийн 4-5 сараас эхсүүлээд Улаанбаатар хотын гудамжаар андууд гэдэг нэртэй автобусыг явуулнаа. Ан гэдэг нь Ардсан нам, дууд гэдэг нь Ардсан намыг дууд гэж байна. Нөгөө утгаараа нөхөрлөл анд найз гэсэн утгатай. Энэ автобус дотор 40 хүний суудалтай, хурлын ширээтэй 3
Гудамжнуудын булан дохойдоор зогсон манай салбар Азийн хийнүүд хүмүүсээ бэлтжигсэн байна. Баянгол дүүргийн 5 дугаар хорон дээр очиод нэг гудамжин зогсонгууд 40 хүртэл залуучуудыг оруулж ирнэ. Эхний 5 минутанд нь ардчсан үзэл санааны тухай, 90 оны хувьсгалын тухай 5 минутын баримт гинөө, дараагийн 5 минутанд нь ардчсан намын шинжилгээний тухай 5 минутын баримт гинөө, дараагийн 5 минутанд нь ардчсан залуучдын холбооны шинжилгээний тухай 5 минутын баримт гинөө гаргана. Энэ 15 минутын дараас дарга нар маань гарч ирж тэр хийж хэрэгжүүлж байгаа ажлыг иргэддээ хүргэдэг байна. Энэ нь гар утасны аппликейшнтэй байна. Гар утасны аппликейшн дээр хэдэн сарын хэдэнд атус хаана явж байгаа нь яах нь GPS-ээр нь харагдчихэйдэг. Хэдэн сарын хэдэнд атус хаана байх нь бас энэ дээр хуваар нь гарчсан байдаг. Ингээд атус маань яах нь эхний хагас жил гэхэд бол өдөртөө 160-аас 200 хүнд үйлчлэнэ гэж үзэж байгаа. Бид энийг хийж чадах юм бол Германы одоо Бундестагийн сонгуульд Христийн ардсан намыг ашигласан ийм явуулын офсыг бол Монголд нэвтрүүлэхэд бол ардсан залуучуудын холбоо манлайлах ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас бид нар үнэхээр хичээх юм бол манай түрүүн болроогийн ярьдчлан үнэхээр ажил хийх хүн аргаан хайдаг, ажил хийх хүн шалтгаан хайдаг. Би тийм учраас бид энэ одоо үлдэж байгаа 2 жилийн хугацаанд бол шалтгаан тооцох биш, харин шатрын хөдөлмөрч ажиллах тийм залуучуудын манлайллыг дэмжнэ гэж үзэж байгаамаа. Өнөөдөр манай охид эмэгтэйчүүдийн өмнө бол маш олон асуудлууд тулгамдж байна. Үнэхээр энэ хэцүү. Оюун гэрлэгч нэг сони юм ярьдгийг хөвгчлээ. Хөдөө очиод орон нутагт очиод за ингээд ер нь одоо багийн засаг дарга ямар хүн байвал зүгээр вэ гэсэн чинь эмэгтэйчүүд өөрсдөө 100% ер нь эрэгтэй хүн байвал зүгээрээ ягаад гэвэл ноён нуруутай тулхтай эдэргээл алсын хараатай гэж юм ярьж гинэ. Тэнгүүд нь асуусан байна. За тэгвэл бүх эмэгтэйчүүд анхаарлаа хандуулж. Гэртээ санхүүгээ мэддэг эрчүүд гараа өргөсөн чинь нэг ч эрэгтэй хүн гараа өргөхгүй гинэ. А гэртээ санхүүгээ барьдаг эмэгтэйчүүд гараа өргөсөн чинь бүгд гараа өргөж гинэ. Тэгэхээр Монгол эрэгтэй хүний бусад улсуудын одоо хүмүүсээс ялгаатай нэг чанар нь болохоор Монгол эрчүүд ерөөсөө санхүүгээ барьдаггүй. А Европ эрчүүд эмэгтэйчүүд бол тусдаа санхүүтэй. А Азийн бусад орнуудад эрчүүд нь санхүүгээ барьдаг. Тийм учраас төрмөлөөрөө ерөөсөө төрөлхийн Монгол эмэгтэйчүүд гэр бүлдээ маш том одоо манлайллын хариуцлагатай зохион байгуулах чанартай оролцдог учраас ерөөсөө эмэгтэйчүүдийн улс төрдөх яг нь оролцоог сайжруулах нь өөрөө засаглалын нэг том хэлбэр юм а гэж үзэж байгаа. Та нар ер нь авилгын хэрэг дотор ер нь эмэгтэйчүүдтэй холбогдсон хэрэг гэвэл тун цөөхөндөө. А эрчүүдтэй холбогдсон хэрэг л байдаг. Би зүгээр үүнийгээр эрчүүдийгээ зүгээр одоо муулж байгаа юм бол биш ээ. Зүгээр ер нь энэ эмэгтэйчүүдийн оролцоог тэгш оруулах нь чухал. Тийм учраас ардсан залуучдын холбооны удирдах баг бүрэлдэхүүнд 50%-ийг нь эмэгтэйчүүдийг одоо ажилуулна гэсэн зарчим байгаа. Яг Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн хийсэн шиг зарчмыг Монголд алхам болгож хийн. Энэ тухай албан ёсоор одоо эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Салдангийн одон төвөдрөгт хүсэл тавьсан байгаа. Тэр би бол болроодоо хэлэх гээд хинэн ч яасан байсан эмэгтэйчүүдийн оролцоог хоёулаа дэмжээвэ гэдэг уриалгыг дэвшүүлж байгаамаа. Дараагийн нэг зүйл. Бодлогын өрсөлдөөн. Бодлогын өрсөлдөөн гэдэг бол ордон дотор сандал суудлын хэрүүл хийдэг өрсөлдөөн биш ээ. Бодлогын өрсөлдөөн гэдэг бол нэг нэгнийхээ казино тогтсон бараан дүүхийг хизээ хойно сөхөж ярьдаг зүйл биш ээ. Бодлогын өрсөлдөөн гэдэг бол уран үгээр биш, цэвэр бодлого суурьтай улс орноо яаж хөгжүүлэх вэ гэсэн тэр зарчим дээр үндэж ирдэг зүйлээ. Тийм учраас ардсан залуучуудын холбоо улс төрийн үзэл санааны өрсөлдөгч намзайхэд бодлогын өрсөлдөөнийг санал болгоно. Өнгөрсөн жилийн 6 сарын сүүлээр ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга амар ойсгаланг миний бие мэтгэлцээнд дуудсан. 60 тэрбумын асуудал дээр чаддгийн бол та нар наатаха эвлүүлэг гэд баталчих. Харин бидний зүгээс наадах чинь жинхэнэ гэдгийг батлая гэсэн. Хэрвээ ардсан залуучдын холбооны ерөнхийлөгчөөр та олонхоо итгэлээр сонгогдсон тохиолдолд 7 хоногийн дотор намзайхийн ерөнхийлөгч Тэмүүлэнг бодлогын мэтгэлцээнд дуудана. Зүүн баруун иргэдэг Улаанбаатарт 13 удаа цас ордог гэсэн тийм шогын юм ярих биш. Монгол улсыг боловсролыг нь яаж сайжруулах юм? Ядуурлыг нь яаж бууруулах юм? Эрүүл мэндийн хүртээмж үйлчилгээг яаж идэвхжүүлэх юм? Ажилгүйдлийг яаж багасгах гэсэн сэдвээр бодлогын мэтгэлцээнийг өрнүүлнэ. Сая манай Азийн хоёр нэр дэвшигч хэдэн хоногийн өмнө бодлогын мэтгэлцээг өрнүүлсэн. Хэн ялах нь чухал биш, харин ардсан намын залуучууд ингэж зориглож хийж чадж байгаа нь Монголын улс төрд шин соёлыг авчирсан алхам гэж маш олон хүмүүс хэлж байгаа. Түүнд бол бид нар итгэл төгс байгаа. Ардсан залуучуудын холбоог хүний нөөц манлайллын их сурвалж буюу банк болгоно. Яаж? Өнөөдөр Баянгол дүүрэг 214,278 иргэд байна. 215,000 орчим иргэдийн 152,200 сонгогч байна. Энэ сонгогч дотор
насны бүлгээр нь судалгаа хийж үзлээ. Өнөөдөр 15-аас 17 насны 2020 онд сонгуулийн саналын эрэхтэй 7186 хүмүүс байна. Энэ залуу иргэдэд ардсан залуучдын холбоо яаж хурц ажиллах юм бэ гэдгээ бид Баянгол өрхтэйгээ хамтарч ярих ёстой. 18-аас 25 насны оюутны бүлгийн 25163 залуучууд байна. Энэ хүмүүс яаж хүрэх юм? Ойлгодог хэл тэр сонирхлоор нь бид нар яаж хүрэх юм? 26-аас 30 насны 24408 залуу Баянгол өрхт ажиллаж байна, амьдарч байна. Энэ залуучуудынхаа сонирхол руу бид нар яаж хүрэх юм? Яаж бид нар өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг танилцуулах юм? 31-аас 35 насны 20747 иргэн байна. Энэ хүмүүстэй бид яаж хүрэх юм? 36-аас 40 насны 17019 хүмүүс байна. Энэ хүмүүстэй бид нар насных нь бүлгээр нь орлогынх нь ямар их сурвалжтай байдлаар нь сонирхол мэдлэгээр нь сонирхдаг хэлээр нь манай Баянгол дүүргийн ардсан залуучдын холбоо, нийслэлийн ардсан залуучдын холбоо Төв Азиагийн хамтарч ажиллаа хийх шаардлагатай. Эндээс бидний ажлын гараа зураг томьёолол эхэлнэ гэж үзэж байгаа. Бид үүнийг хамтдаа хийж чадна. Хэрвээ ардсан нам 2020 онд ялъя гэж үзэж байгаа юм бол ардсан залуучдын холбоонд найддаг байх ёстой. Нийт сонгогчдын 3/2-ыг эзэлж байгаа энэ насны бүлэг дээр ардсан залуучдын холбоо ажилсан шиг ажиллаж ачаа үрд чаддаг байх ёстой гэж үзэж байгаа. Энэ тэмцэлд 1-2 хүн биш бүгдээрээ хамт зүтгэнэ гэж би уриалмаар байна. Бурхан багшийн сургаал байдаг. 2006 онд хэвлэгдсэн миний риторик гэдэг номон дээр байд. Бурхан багшийн сургаалын их хөлөгний Ганжуурын 226 дугаар байт дээр Номын Бадаг гэдэг нэртэй хэсэг дээр нь Бурхан багшийн шав Атуула гэдэг нэг шав байжээ. Тэр Бурханы сургаалыг хүмүүс түгээх гээд явсан чинь хүмүүс ерөөсөө оошоодаггүй чи юу яриад байгаа юм бэ гэж үгүйсгдэг байж. Тэгээ Бурхан багшид Атуула шавыг гомдлжээ. Хүмүүс ерөөсөө биднийг үгүйсгээд байна. Яах вэ багшаа гэж. Бурхан багш гэсэн чинь хариуд нь ингэж хэлсэн байгаа юм. Өнөө үед бүх хэл өн эрт цагаас Атуула минь ээ. Өв дэгш дуугүй хүнийгч муулсаар ирсэн юм. Их чалчсан ч баг ярьсан ч муулдаг хорвоо ийм ертөнцид муулуулаагүй хүн гэж байдаггүй маа. Цагийн цагт муулуулсан хүн энэ хорвоод урд ирээдүй одоо хизээч байгаагүй юм а гэж. Тэгэхээр эндээс үзэх юм бол ер нь магтуулна муулуулна гэдэг чинь бол хүний төлөө явж байгаа хүнд бол зайлшгүй тойрохгүй дайрдаг зам юм байна гэдгийг харж байгаа. Өнөөдөр ардсан намын залуучуудыг чимээгүй байхаар нь та нар шинжлэхдээч, та нар хийгээч, ах нарынхаа ачаанаас өргөлзөөч гэж хэлдэг. А залуучууд юм хийгээд эхлэхээр та нар яасан юм бицтэй? Та нар яасан том болцсон? Залуу үе ах нарыгаа алгасахгүй үгүйсэхгүй гэж хэлдэг. А бид нар үүн дээр хэлж байгаа юм. Ахнад дунд залуу үе шинжлэлийг хамтдаа хийнэ. Биднийг битгий үгүйсэг, битгий магт байгаагаар нь хүлээж ав, бидэнд боломж олго, харин тэр боломжн дээр бид яах нь хөдөлмөрлөё. Хөдөлмөрсний үндсэн дээр та бүхний татгалзахын аргагүй саналыг тавьдаг тийм чадвартай байгууллага болёо гэдгийг ардсан залуучдын холбоо уриалах ёстой гэж үзэж байгаа. Үндсэндээ бол хүний үгээр битгий дүгнээч гэж хэлэх гээд байна. Харин залуучууд бид хэн нэгний нүдний шилээр биш, хэн нэгний сонголт сонгоо гэсэн зарчмаар биш, хэн нэгний захаасаар биш, өөрийнхөө тарихаар өөрийнхөө зүрхээр сонголтоо хийж чадна гэж үзэж байгаа. Энэ сонголт бол үнэт зүйлтэй итгэл үнэмшлийн сонголт байх ёстой гэж үзэж байгаа. Биднэрт шүүмжил байдгаа. Залуучууд маш их ярьж байна. Та нар ер нь ярихаас илүү хийгээч гэж хэлдэг. Бид нар зөвхөн ярьдаг хүмүүс биш ээ. Хэрвээ бид нар зөвхөн ярьдаг хүмүүс байсан бол болор эрдэнэ бид хоёр ардсан намын нэр дэвшигч Халтмаагийн Баталгын мөрийн хөтөлбөр дээр 1 сар шүнжин суухгүй байсан. Хэрвээ бид нар зөвхөн ярьдаг хүмүүс байсан бол ардсан намын сунгааг 21 аймаг 9 дүүрэг даргалж явахгүй байсан. Хэрвээ бид зөвхөн ярьдаг хүмүүс байсан бол ардсан намын шинжлэлийн энэ үйл хэрэгт оролцож ардсан залуучдын холбооны ерөнхийлөгч нэр дэвшихгүй байсан. Хэрвээ би зөвхөн ярьдаг хүн байсан бол амь насаа алдах магадлал 67% гэдэг дээр гарын үсэг зураад Афганистан улсад үүрэг гүйцэтгэх байх байсан. Хэрвээ би зөвхөн ярьдаг хүн байсан бол их түүхээ хамгаалсан эзэнт гүрний туйл 9 Вьетнам хэвлэгдэхгүй байх байсан. Хэрвээ би зөвхөн ярьдаг хүн байсан бол Монголын залуучуудын төлөө сурсан мэдснээ хуваалцъя гэд Монгол зарчим ном гарахгүй байх байсан. Тийм учраас бид нар ярьдагч байна, хийдэгч байна, хамтардагч байна, хойшдогч байна гэж үзэж байгаа. Тийм учраас залуучуудынхаа өмнө итгэлийг чинь аваад тугаан өндөр төргий, ардын нам төдийгүй ард түмнийхэн энэ өмнө болохгүй байгаа зүйлтэй тэмцэж чаддаг тийм залуу үе байл гэж үзэж байгаа. Та бүхэн итгэлээ өгөөд үзээрэй. Хариуцлагыг чинь бид нар ачаа даадаг эр хүн болсон энэ үнийн цэн дээр аваа явна гэж үзэж байгаа.
Цаг дуслаа. Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Хамт өрсөлдөж нэр дэвшиж байгаа Баатарын Болор Эрдэнэандаа түүнийг дэмжиж байгаа мянган залуучуудаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Шудраг өрсөлдөөний талбарт ардсан намын залуучууд ачаа дааж чадна гэж үзэж байна. Баярлалаа.